Бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгийг энэ сарын 6-нд манай Монгол улсад Японы эзэн хаан өөрийнхөө хатан Масакотойгоо хамтдаа Монгол улсад айлчлах гэж байгаатай холбогдуулаад Япон улсын ирээдүйн хааны талаар та хэдтэй ярьж сонирхуулъя гэж бодож байна. Харин эзэн хаан Нарухито болон Масако хоёрын хайрын түүх болон залуу насныхын тухай бичлэгийг өмнө хийсэн. Хэрэв үзэж амжааг хүмүүс ахын бол та бүхэн энэ дээр гарч байгаа линкэн дээр дараад үзээрэй гэж захих байна. За тэгээд ирээдүйн эзэн хааны талаар мэдээлэл өгөхийн өмнө та хэдэд ямар ч лсэн гэсэн нэг жоохон ойлголт өгье гэж бодож байна. Өмнөх бичлэгийг үзсэн хүмүүс бол ерөнхийдөө ойлголтыг бол авцсан байгаа. Гэхдээ энэ бичлэгэн дээр бас шинээр орж ирж байгаа хүмүүс байгаа учраас богинохон товчхон ингээд дурдаад өнгөрье гэж бодож байна. За одоогийн Япон улсын эзэн хаан бол Нарухито хаан 1960 онд төрсөн. Одоо 65 настай. 2019 онд буюу 59 настайдаа эзэн хааны ширээнд суусан. Тэгээ Япон улсын эзэн хааны гэр бүлийн тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн хүрээнд өмнөх эзэн хаан болох Акихито өөрийнхөө том хүүд эзэн хааны судлаа залхамжлуулсан. 2019 онд гэдэг чинь саяхан авсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ 59 настайтай. Тэгээд түүний доор Фумихито гэд дүүн байгаа. Одоо Нарухитогийн доор гэсэн үг шүү дээ. Энэ удаагийн эзэн хааны судлыг залхамжлуулах ёслол яг түүхэнд юугаараа өөр байсан бэ гэх юм бол эзэн хааны гэр бүлийн тухай хуулинд зааснаар өмнөх эзэн хааныг нас нөхчсөний дараа дараачихын эзэн хаан нь хаан ширээндээ суудаг гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол эзэн хаан амьд байгаа тохиолдолд бол дараагийн эзэн хаан ширээнд суугаад нөгөө эзэн хаан нь улираад тэтгэвртэй гардаг ч юм уу тийм асуудал бол ерөөсөй байхгүй. Заавал нас нөхцснийхэн дараа нь ширээнд суух хэрэгтэй. Гэтэл Нарухито хаан дээр яасан бэ гэх юм бол өмнөх Акихито хаан маань өөрийн усын засгийн газарт бүр олон жилийн өмнөөс ахуулаад би ингээд зүрхний өвчнөд болсон. Тэгээд зүрхний өвчнөд болсон учраас энэ улсын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд маш хүнд байна. Энийг би ер нь ингээд салгуурдуулах тийшээгээ хандлаа. Та бүхэн энэ хуулинд өөрчлөлт оруулж өгөөч. Би өөрийн том хүү болох Нарухитод эзэн хааныхаа суудлыг залхамжлуулж өгөх хэрэгтэй байна гэдгсэн. Тэгээ энэ хүсэлтийг нь бол засгийн газраас маш олон татгалзсны эцэст Акихито хаан бол бүр сүүлдээ аргаа бараад олон нийтэд ингээд шууд мэдээлэл энтер хийгээд тэгж явж иж Нарухито хааныг 2019 онд аав нь амьд ах буюу өмнөх эзэн хаан амьд ахт нь түүхэндээ анх удаага дараагийн эзэн хааныг ширээнд нь суулгасан ийм явдал болсон байдгаа. Тэгээд Акихито хаан бол одоо бол амьд сэрүүн байж байгаа шүү дээ тий. Акихито хааны талаар болон түүний эхнэрийн талаар бичлэгийг та бүхэн үзэх юм бол бас энэ дээрх линкээр үзээрэй гэж захих байна. Нарухито хаан бол хаан болсноор Япон улсад шинэ нэрэн үе ихэлсэн. Яагаад гэх юм бол эндэх бас юм нэг цагийн тоололт гэж арай ондоо байдаг. Японд байдаг монголчууд маань мэдэх баха. Японд Хейса эрен дуусаад шинэ эзэн хааны шинэ тоолол буюу Рейвагийн эрен эхэлсэн гэх юм уу тий. Хаан солигдох болгонд он тоолол шинээр эхэлтгээ гэж сайн өмнө хэлсэн. Тэгээ бид нарт Японд амьдарч байгаа биднэрт энэ нь яаж харагддаг вэ гэх юм бол энэ тийм анкет бүглэхэд ч байдаг ч юм уу эсвэл шинэ газар очиод бүртгүүлэх ч гэдэг юм уу. Ер нь нэг тийм бичиг цаастай холбоотой ажил дээр өөртөөхөө төрсөн он сар өдрийг бичихтэй бид нар Хейсагийн тэдэн онд төрсөн, Ревагийн тэдэн онд төрсөн энэ гэж бичдэг байхгүй юу? Төгсөө бид хоёр Хейсагийн 2 онд төрсөн, 3 онд төрсөн, 4 онд төрсөн гэдэг ч юм уу тэгж бичдэг. Анна болохоор Ревагийн тэдэн онд төрсөн гэж ингэж явдаг. Тэгэхээр сонирм байгаас те 1990 онд төрсөн, 1995 онд төрсөн гэж бичих оронд Рейвагийн тэдэн онд төрсөн, Хейсагийн тэдэн онд төрсөн гэж бичиж явдаг. Тэгээд анх хурж ирээд бол ерөөсөө ойлгодоггүй амар их толгой яригдаг байсан. Тэгээд жоохон ойлгож байгаа ч гэсэндээ ерөнхийдөө жоохон залхуурсан үедээ шууд бодохгүйгээр өөрийнхөө төрсөн оныг ингээд бичиж явчихдаг. Бас тэгж бас болдог л доо. Гэхдээ амьдарч байгаа газрынхаа ер нь нэг тэр юмыг нь ойлгоод бичээд ингээд сурчвал бас зүгээр юм шиг санагддаг. За энэ ирээдүйд эзэн хаан болно гэж үзээд байгаа энэ хунтаажийн суудалд байгаа энэ нэг хүү байгаа шүү дээ тий. Тэгээ энийг ярихаасаа өмнө ер нь эзэн хааны суудал гэдэг чинь өөрөө Японд ямар шүү байдлаар юм залхамжлах хуультай байдаг юм бэ гэдгийг нь харъя л да. Энэ хуулийнхын дагуу ингээд харах юм бол хамгийн эхлээд эзэн хааны ууган хүү, дараа нь эзэн хааны ууган хүүгийн ууган хүү авах боломжтой. Хэрвээ ууган хүү нь байхгүй ч гэсэндээ ууган хүүгийнх нь ууган хүү нь байх юм бол тэр ууган хүүд нь эзэн хааны ширээг залхамжлуулж өгнө гэсэн. Хэрвээ
ууган хүүднийх нь ууган хүн тэ эзэн хааны ширээг авах боломжгүй одоо өөд болдог ч юм уу те ямар нэгэн тийм юм байх юм бол ууган хүүгийн бусад хөвгүүд нь хаан ширээг залгамжлана. Хэрвээ ууган хүн одоогийн эзэн хаан Нарухито шиг хүүгүй юм уу эсвэл хөвгүүд нь те бүгдээрээ ямар нэгэн асуудлаар байхгүй байж таарах юм бол эзэн хааны 2 дахь хүү мөн түүний хөвгүүд үр удам нь эзэн хааны ширээг авах боломжтой болдгоо. Хэрвээ ууган хүү болоод 2 дахь хүн хоёулаа цавсаар өргөдсөн байх юм бол эзэн хааны бусад эрэгтэй үр удмууд 3 дахь 4 дахь хүү нь шилжнэ гэсэн үг. Хэрвээ одоогийн эзэн хаан шиг бүр ямар ч хүүгүй байх юм бол эзэн хааны ах дүүс ба тэдний үр удам руу хаан ширээг залгамжлах эрх нь шилждэг гэсэн. Хэрвээ эзэн хаан нь өөрөө доороо дээр ч юм уу те эрэгтэй ах дүүгүй байх юм бол эзэн хааны авга ах нар ба тэдний үр удам руу шилжнэ гэсэн. 1947 онд бичигдсэн хуулийн дагуу бол эзэн хаанд зөвхөн эрэгтэй хүмүүс суух боломжтой эзэн хааны ширээнд гэж бичсэн байдаг. Тийм ч учраас Нарухито хааны чинь хүүгүй штэ тий. Тэгээ анх хүүхэд төрүүлэх гээл бас хүүхэд төрүүлж чадахгүй эхнийх нь хүүхэд нь энд ч гисэн. Тэгээ тэр үед нь ард түмний зүгээс хүү хүлээсэн байдалтай иймэрхүү байсан. Тэгээ хүүгүй байлаа гэж бодоход Нарухито хаанд хэрвээ ямар нэгэн юм муу зүйл тохиоллоо гэсэн тийм бүх таамгуудыг л энд дэвшүүлнэ штэ. Хэрвээ Нарухито хаан байхгүй боллоо гэж үзэх юм бол дараагийн эзэн хаан хэн байж болох вэ гэдэг маргаанууд өргөлж гарч идэг учраас энэ хуулийнхаа дагуу харах юм бол ингэж шаттай амжилагдаж те тэр нь байхгүй бол тэр нь байхгүй бол тэр нь гэсэн бүр хідэн нүүдлийн цаадахыг хүртэл хараад тооцоолоод гаргацсан байдаг нь энэ юм байна. Тэгээ тухайн үед Акихито хааны 2 хүү буюу одоогийн эзэн хаан Нарухито түүний дүү Фумихито хоёулаа ер нь дандаа охтуудтай. Нарухито нэг охинтой, Фумихито 2 охинтой. Ингэж байжгаад бүр сүүл буюу 2006 онд арай гэж нэгэн Фумихитогийн гэр бүл нь хүүтэй болсон. Ингэснээр ирээдүйн эзэн хааны судал авах нар болон тэдний гэр бүл рүү шилжихүү гэдэг таамаг нэг юм дуусгар болоод эдний гэр бүл болоод энэ эзэн хааныхаа залхамж халааг үргэлжлүүлэн авч явах юм байна гэдэг юм гарч ирсэн. Ингээд үзэх юм бол жагсаалтаар хамгийн ихэнд бол Нарухито хааны дүү Фумихито угсаа залгамжлах хаан хүү байгаа. Гэхдээ одоогийн хаанаас яг 5 насаар дөө. Тэгээ ер нь хаа нэлээд өндөр наслтаг эрүүл мэндийн үйлчлэгээ сайн авдаг учраас өндөр наслна гэж үзэх юм бол одооний хаанаас ер нь баараг л Фумихито хунтайж бол хаан болох магадлал жоохон бага. Харин жагсаалтын 2-т бичигдэж байгаа хүн буюу Фумихитогийн хүү дараагийн угсаа залгамжлах хаан хүү Хисахито гэж одоо 19 настай энэ залуу болж таарад байгаа гэж ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Японы эзэн хааны гэр бүлийн хуулиар одоо эзэн хааны 17 оны бүрэлдэхүүнтэй энэ гэр бүлд нь байгаа яг энэ генерашнд байгаа ганц угсаа залгамжлах хүү болж таарад байгаа байхгүй юу. Хэрвээ Фумихитогийн хүү Хисахито гэж хүү төрөөгүй бол жагсаалтын 2 дугаарт Фумихитогийн дараа нь Акихито гэдэг өмнөх эзэн хааны дүү одоо 88 настай Хитачи гэдэг хаан хүү бичигдэх байсан байгаа юм. Одоо бол яг Фумихито болон Хисахито хоёрын дараагаар 3-т бичигддэг ийм хүн байгаа юм. За ингээд ерөөсөө гэр бүлийн эдний гэр бүлийн ганц найдвар нь энэ Хисахито гэдэг одоо 19 настай энэ хүү болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүтэй суух бүсгүй гэж бас надтай гүнж те. Энэ хүн бол ер нь би бүр ирээдүг төсөөлөхөөр надад амар дарамттай санагдаад байгаа байхгүй. Зүгээр энэ ард түмэнд бол хүү төрүүлж өгөх өртөө тим нэг эмэгтэй энэ Хисахитогийн эхнэр болно гэсэн угаасаа тодорхой байгаа. Тэгэхээр энэ Хисахитотой суух гэж байгаа хүн бол за ер нь хамгийн багадаа нэг хүү төрүүлнэ л гэсэн бодолтой тэгж орж ирэх нь л гэсэн үг байхгүй юу. Тийм амар тэгээд ард түмний зүгээс ч гэсэндээ хүлээлт маш өндөр байх нь тодорхой. Ингээл жил болгон л бараг жирэмсэн боллоо хүү юу охин төрчих юм бол ахаа жирэмсэн болж гэнэ гэл яг нэг юм урсгал донд амьдрна гэсэн үг байхгүй юу. Амар гайс тий. Уг нь бол штэ 2004 онд Япон улсын засгийн газар энэ зөвхөн эрэгтэй хүүхэн энэ хааны угсааг залхамжилна гэсэн хуулийг нь өөрчлөөд гүнжнэр ч гэсэндээ энэ угсааг авч явах боломжтой гэдэг ямиг нь оруулж ирэх гээд явж исэн мэлээ л дээ. Тэгээд хилцээд явж исэн чинь 2006 онд нь Фумихитогийн ганц хүү болох энэ Хисахито төрснөөр тэр хуулийг орхисон байгаа байхгүй. Гэхдээ
Ер нь энэ хуулийг ахаад ингээд жоохон явуулж магадгүй гэсэн таамаг байгаа. Яагаад гэдгийг энэ бичлэгийн төгсгөлд та хэдэд харагдах болов уу гэж бодож байна. За одоо хэдүүлээ өргөжлүүлээд Хисахито буюу энэ 19 настай угсаа залгамжлах одоо ханхүүгийн 2 дугаарт бичигдэж байгаа энэ одоо хүүхдийн талаар хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. Акихитогийн ач хүү Умихитогийн отхон хүү болон мэндэлсэн 2006 онд. Тухайн өдрийнхөө 08 цаг 27 минутанд Токиогийн Aiku эмнэлэгт төрсөн. Төрөх ёстой товлолт хугацаанаас 2-7 өдрийн өмнө C-section буюу бидний хэлдгээр хисрээр төрсөн хүү юм байна. Тэгээ энийг нь хүртэл ингэж одоо тодорхой бичиж явдаг байна шүү дээ. Дээр хоёр эгчтэй Мако болон Како хоёр гүнж байдаг. Гэхдээ Мако гүнж бол одоо өнгөрсөн бас нэг бичлэг дээрээ үзүүлсэнчлэн өөрийн эзэн хааны ордондох одоо хэрэгэм зэргээсээ татгалзаад жирийн иргэнтэй сууж гэр бүл болсноор эзэн хааны гэр бүлийнх нь амьдралын одоо карьер нь дууссан гэж үздэг. Мако гүнж одоо нөхөртөөгөө Америк нэгдсэн улсад амьдардаг. Хэрвээ бичлэгийг үзэх юм бол бас энд байж байгаа. Тэгээ саяхан амарчиж хүүхдтэй болсон папараццийн зураг нь явж ирснийг би та эцтэйгээ мөн хуваалцсан. Тэгэхээр манай одоо энэ ирээдүйн хаан болох Хисахито маань нагаз ах болсон гэсэн үг байх нэ. За тэгээ Хисахитогийн нэрийг нь аав нь өгсөн бөгөөд намуун тогтун за мөн ач буянтай мэрэгэн ухаантай гэх ийм үгсийн нийлбэртэй тийм сайхан утгатай нэртэй юм бэлээ. 2010 онд буюу 4 нас арай хүрээг байхдаа Очанамис их сургуулийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгт элсэн ороод үргэлжлүүлээд тэр Очанамисгийнхаа бага сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Яагаад гэх юм бол цэцэрлэгийн найзуудтайгаа үргэлжлүүлээд энэ сургуульд явах юм бол илүү давуу талтай, найзуудтайгаа ингээд илүү гоё дотно юмаа сурахтан ч гэсэн давуу талтай болно гэж үзсэн. Уг нь бол эзэн хааны ордны хүүхдүүд чинь Гакшуны их сургуулийн харьяан дах одоо ахлах сургууль, дунд сургууль, бага сургуульд нь ингээд суралцсан явдаг шүү дээ. Тэгээд энэ Гакшуны бага сургуульд нь ороогүй бас энэ эзэн хааны гэр бүлийн анхны гишүүн бас болж байгаа юм билээ. Энэ Гакшуны одоо их сургуульд нь бас сураагүй анхны хүн нь эндний ихч болох Мако болж байсан шүү дээ. Тэрүүгээрээ бас онцлогтой юм билээ. За тэгээ ер нь сурлагын хувьд яг бага ангидаа бол ингээ хэвийн явж агаад 2021 онд хүүхдийн уран зохиолын шагналыг гартуулах ёслолын Ахлах ангийн сурагчдын төрөлд 2 дугаар байр эзэлсэн амжилттай. Гэхдээ 2022 онд болсон чинь энэ одоо хүртсэн шагналыг нь хулгаан эсэ байна гэдэг одоо шууган гарч эхэлсэн. Маш харамсалтай байсан. Энэ эсэ нь одоо юуны тухай эсэ байсан бэ гэх юм бол ээжтэйгээ хамтдаа Огасаварагийн арлуудад хийсэн аяллахынхаа тухай эсэ байсан. Тэгээд энэ эсээг нь хулгаан эсэ гэж гарч ирснээр одоо энэ шагналыг нь буцааж өгөх ёстой, шударга байх ёстой гэдэг одоо хил ам ер нь бол маш их дагуулсан. Энэ талаар би үргэлжлүүлээд нэлээд гоё тухтай та эцэд ярьж өгье гэж бодож байна. За тэгээ 2022 оны 4-р сард Хисахито Цукубагийн их сургуулийн дэргэдэх ахлах сургуульд элсэн ороод 2025 онд Цукубагийн их сургуулийн амьдрал ба байгаль орчин шинжлэх ухааны сургуульд мөн эсэ бичиж шалгалтаа өгөөд тэнцэн орсон юм байна. Цукуба их сургууль нь Токиогийн хойд хэсэгт орших Ибараки мужийн Цукуба хотод байдаг. Шинжлэх ухаан инженерийн чиглэлээр мэргэжил олгодог тийм их сургууль ахнэ. За тэгээд Хисахито хунтаач маань багасаа шавж ургамал сонирхдаг байсан. Учираас сонирхлынхаа дагуу биологийн мэргэжлээр суралцахаар болсон гэж үздэг юм байна. За тэгээд энэ Цукубагийн их сургуульд орсон нэг нь бас ард нь нэлээд хил ам байдаг. Яагаад гэх юм бол одоо Хисахито хунтаачийн ээж Кико гүнж гэж байгаа. Тэгээд Кико гүнж бол одоо мэдээж ирээдүйд эзэн хаан болох хүүгийнхаа одоо имижтэй карьер тэр бүх юмд нь анхаарал нэлээд өндөр тавьдаг байж тараа. Тэгээд жоохон ахлах дунд ангиудаа Хисахито хунтаачийг бол жоохон сурлагын хувьд тийм цайнгүй байсан гэж үздэг учраас энэ Цукубагийн их сургуульд бол нэлээд сурлага өндөртэй сайн тийм чанга гарын нөхдүүд ордог гэж үздэг. Гэтэл тэрэнд ингээд тэнцээ орсон гэхээр ер нь жоохон арын хаалгаар орсон юм шүү тий. Одоо дунд сургууль, ахлах сургуульд одоо зүгээр энгийн шалгалтуудын тэдэн хоног ер нь авч чаддаггүй л байсан хүүхэд штэ гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү хил амууд бас гарч исэн. Тэгсэн ч гэсэндээ өөрийнхөө одоо тэнцэж орсон гэдэг бас ийм хоёр талын ийм тэнцвэртэй мэдээлэл бас байдгаа. Тэгээд
энэний талаар бас үргэлжлүүлэн хойно яриа гэж бодож байна. За тэгээ одоо үргэлжлүүлээ тэр сургуультаа суралцсан хിവэрэ байгаа. Хэдүүлээ өмнөх одоо саяын тэр бусдын бүтээлийг хулгайлах буюу хулгайн одоо эсэ гэдэг тэр сэдв рүүгээ эргэж орё гэж бодож байна. Яагаад тэр одоо хулгайн эсэ болцсон бэ? Гэхийн бол бусдын бүтээлийг хулгайлах буюу үндсэн санаагийн зөвшөөрлгүй авч ашигласан гэж үзэж байгаа юм байна л да. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр очсон аялсан арлынхаа гайдбук гэж байгаа ч тийм хүмүүст ингээ мэдээлэл өгсөн гарын авлага гэж байгаа. Тэр гарын авлагынх нь мэдээлэл материалуудыг нь ер нь аваад ингээ тэр чигт нь ашигласан гэдэг байгаа байхгүй. А тэгвэл тэр материалыг ашигласан гэдгээ одоо тийм эсэмэсэнүүдийн дорч референс гэж бичсэн ишлэл зүйлт гэж байдаг шүү дээ. Тэндээс тэр мэдээллийг ав. Тэрийг нь хамгийн гол нь оруулаагүйсэн гэдэг ч байгаа байхгүй юу. Уг нь бол ингээл одоо бие даалт малт гэд нэр чин хийхтэй хүртэл тэр ишлэл зүйлтийг нь маш сайн оруулж өгдөө шүү дээ. Хэрвээ ишлэл зүйлтийг оруулааг бол тэр чин би өөрөө энийг бичсэн гэж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө бичсэн гэж байгаа боловч тэр чин тэр гайдбукнаас ингээ авцсан ишлэл зүйлтийн хийцэн байсан бол хамаалах те. Тэгтэл ингээ хийгээгүй байгаараа эн чинь өөрөө бусдын бүтээлийг хулгаасан болчихж байна гэж байгаа байхгүй. Тэгээ яг энээс нь болоод хулгайч гэдэг нэртэй болсон. Хэцүү байгаа юмсэ те. Тэгэхээр одоо үнэхээр тэр хүүхэд те тэр чи хэдэн настай 15 настай тэр эсэйг биччихсэн билүү дээ. Тэгэхээр чин хүүхэд одоо тэр ишлэл зүйлтийн доор ингээ бичгээ мартцсан бас байж болж байна. Мэдээгүй байна гэж бол байхгүй. Угаасаа тэрийг мэдэхгүй байх боломжгүй харин мартцсан байж болж байна. Тэгэхээр ингээд хүүхэд нэг тийм алдаа хийх боломжгүй үч юм шиг те. Тэгэл 15 16 настай хүүхэд одоо нэг иймэрхүү одоо ишлэл зүйлт мүлтийг бичихээ мартах хэмжээний тиймэрхүү алдаа хийж болох уу? Тайд бодтоо. Тэрийг нь одоо жишээ нь тэр ордны эзэн хааны ордных нь хүмүүс одоо үгүй ядаж ээж нь ч юм уу те ингээ хянаж мяндаг л байлгүй дээ. Тэгтээ одоо тэндээс авсан гэдгийг ээж нь бас мэдхүү. Тэрийг хоорондоо ярилцсан уу гэд ингээд үзэхэд тэр хүүхдийн за алдаа гэж үзэх юм бол үнэхээр харамсалтай байгаа байхгүй. Хүүхэн юмд ингээд уг нь бол яг тэр нас чинь л ингээл хүүхдийн алддаг, ондог те марцдаг, алдаа хийж иж тэрнээсээ суралцдаг, алдсан алдаан дээр нь ингэж одоо бүх амьдралаар нь харлуулах хэмжээний тийм цохилтыг уг нь ингээд авмааргүй нас байхгүй юу? Хүүхэд алддаг л нас шүү дээ те. Мэдгүй би 16 наснда одоо хичээл мичээл сургууль дээр одоо ямар алдаа гаргаж яаж тэнхтэж явсныг бол мэдгүй. Тэгтэл одоо тэрүүгээр минь ингээд намайг ингээ нэнтэглээд насаар минь нэнтэглээд энэ хулгайч гэдэг ч юм уу те тэгж цолно гэх юм бол үнэхээр харамсалтай байгаа байхгүй юу. А тэгтэл одоо хунтааж болж төрснийхөө төлөө те энэ хүүхэд энэ алдаагаараа улсынхаа бэлэг тэндэг болоод байгаа энэ хааны гэр бүл гэдэг ямиг одоо сэвтээгээд байгаа. Тэгээ улсаараа мань хүн рүү ингээ дайрна гэхээр яа хүүхдэд бас арай л ахтмаар тийм ямар ч тийм нэг алдах ирэхгүй амьдрал юм шиг те. Хүн ингээл яг л алдаж явдаг л нас шүү дээ тий. А тэгтээ яг нөгөө талаараа болно шүү дээ тий. Энд чинь яг адилхан 16 настай хүүхдүүд ингээ өрсөлдөж байгаа гэх чинь тэд нар чинь бүгдээрээ ингээд тэрийг мэдээд бичээд дутуу юм юусоо байхгүй бүрэн гүцэд адилхан амар хичээжэж ингээ битсэн хүүхдүүдийн урдуур ингээд алдаатай хүүхд ороод ирнэ гэдэг чинь амар шудраг бос байгаа байхгүй тий. Тэгээ дээрэс нь эсвэл үнэхээр хулгай хийсэн чинь билүү тий. За энэ ингээд мэддэхгүй л өнгөрчин үсттэй гэж ингэж бодсон. Тийм бас тал байж болно. Тэгээ үнэхээр ингээд мэдгүй өнгөрцөн бол те мэдгүй алдаа хийцэн бол ингээд хайран байгаа. А хэрэн мэдсээр ижиж ингэж хийсэн бол одоо энэ хүнд ингээд маш том сургамж болж байгаа юм л да. Тэгээд одоо яалтаа билээ гэдэг юм болчиход байгаа юм л да. Яа тэгтэл бас хэцүү юм а те. За тэгээ энэс хойш чи ингээд энэ хүний чинь ерөнхий тэр нэг одоо нэр хүнд нь бол ингээд нэлээд доошлж байгаа байхгүй юу. Одоо засах боломжгүй. Ер нь нэг хулгайч гэдэг нэртэй. Ер нь энэ нэг эвгүй гарын байна гэдэг юм чинь энэ хүүхдийг одооноос ахуулаад ингээ ард түмнийхээ дунд нь ингээд яваад эхэлсэн гэсэн үг. Тэгээд энэний одоо ахаад нэг өчүүхэн жоохон алдаа гаргах юм бол одоо энэ дээр нэмэгдэл үн чи хулгайч дээрээс нь юм. Хулгайч дээрээс нь тийм гэдэг ч юм уу те ингээд ерөөсөө ингээд дараагийн алдаа ингээл гаргах тоолонд нь тэр нэг амар том суур тавиад өгч учраас ингээд дэшээ ингээд давхарлагдал ахаар тийм болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр ч гэсэн үнэхээр хайран байгаа юмсаа тийм ч учраас одоо энэ хийсэн хитэ хөг гэд хүүг тэгээ цаашид ер нь хаан ширэнд яах вэ гэдэг асуулт ингээд хүмүүсийн дунд гарч эхэлсэн гэсэн үгээ. Тэгээ энэ одоо хуулбарлсан гэдэг юм мэдээллийг хамгийн анх яаж мэдсэн бэ гэх юм бол The Times гэх сонд мэдээлснээр анх орон нутгийн Шүкан Шинчо гэх сэтгүүл олж мэдээд нийтлсэн байна. Тэгээ тэрийн хүмүүсийн анхаарал төртөөд янз янзын нийтлүүд гарч эхэлсэн. Энэ дээр нь жишээлх юм бол Хисахитогийн Copy and Paste Problem гэдэг ч юм уу те иймэрхүү амар гарч ихтэй нийтлүүд гарч эхэлсэн.
Харин Японы эзэн хааны гэр бүлд хүндэтгэлтэй ханддаг тэр уламжлалт нэлээд томоохон хэвлэлүүд болохоор энэ асуудлыг тэгж нэг амар өндрийг авахуулаад хөөрөгдөж тэгж явахыг хүсээгүй ерөнхий мэдээлэл хүргээд тэгээд орхисон байт юм байлээ. Тэгэл одоо энэ Хисахитогийн чинь ерөнхийдөө энэ сошиалыг ингээ харахаар үсэтэй амар хэцүү бичин ингээ хүүхдийг одоо ингэж болж байгаа юм гэмээр жишээлх юм бол идиот энэ гэлтэй тэнэг угаасаа ер нь математиктай шал муу байсан тоо бодлогынхаа шалгалтандаа тэдэн оноо авсан толгоо муутай за ер нь л маш хэцүү энэ гэл тэгж үчдэг. Тэ ингээ бодохоор бас шалгалтандаа муу авах эрхч байхгүй да ямар ч хэцүү юм бэ гэж бас бодохоор ер нь та нар шалгалт малгалтандаа муу дун авч ийсэн үү ингээд тэ хаяа нэг муу дун авдаг байсан уу жоохон мууга бай гэхэд нэг CDMI тэ одоо ингээд өөрөөсөө өөр дүн энэ авч ийсэн тийм тохиолдол байдаг л өстэй тэ. Тэгээ би ч гэсэн одоо тиймэрхүү үе байсан. Тэгээд тэр мэн бас устдаа яар ингээд зарлагдаж явна гэхээр бас жоохон ер нь унтааж явах ч хэцүү юм да. Тэгээ саяхан одоо Хисахито хунтааж маань өнгөрсөн саяхан 19 нас хүрсэн. Тэгээд 19 нас хүрээд анх удаага бие даасан хэвлэлийн хурлаа хийсэн. Тэгээ энэ үеэр нь гэрлэлтийн талаар гэд хүмүүс бас асууж эхэлж байгаа байхгүй 19 нас гэдэг чинь одоо зарим хүмүүсийн хувьд бол ээж ав болоод эхэлчихсэн байдаг нас шүү дээ. Тэгэхээр бас ингээ харахад нэг жоохон хөвчөг харагдж байгаа лөвчөг одоо Японы ард түмний хувьд те ирээдүйн одоо эзэн хааны угсаа залгамжлах ханхүү эзэн хаантай холбоотой зүйл учраас одоо яалтчихгүй тэрний одоо энэ хүүгийн хүүхэд нь одоо энэ аль эзэний хүмүүсийн анхаарлыг татаад эхэлсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь хинтээ суух юм те. Ер нь гэрэлтийн хадлаар юу гэж бодож ингэж асууж байгаа гэсэн. Тэгээ энэтэй холбогдуулаад нэг сонирхолтой зүйл ярихад Хисахитогийн ирээдүйн эхнэрээр одоо эзэн хааны гэр бүлийн зүгээс те Мана Ашида гэдэг нэг Японы хөөрхөн нэлээд багасаа кино өдр тоглосон тийм од охин байдаг. Одоо бол жоохон мэдээж том. Тэрийг ирээдүйн импресс буюу хатан хаан болгох юм бол ер нь ямар вэ гэсэн тийм нууцхан хүсэлтэйгээ ээж буюу одоо Кико гүнж илэрхийлжсэн удаатай байдаг гэж тэгсэн. Гэхдээ би тэрийг нь бол яг олж уншаагүй шүү. Ер нь тийм ярианууд яваад байлаа. Гэхдээ Хисахитогийн нөгөө эсэний шууган гарч ирснээр за одоо манай охины ч одоо ийм юмтай гэрлүүлэхгүй хөө. Тэ? Ийм юмтай сулахгүй ээ. Хаста яаж гэрлэж явж байгаа? Ямар авиастаа те? Ямар одоо ирээдүйтэй тийм жижигчин охин билээ дээ те. Тэгтэл одоо энэ үнтэй суугаад карьер нь угаасаа юучгүй болно. Суугаа шууд хүүхэд төрүүлэх өрөнд орно, ард түмний өрөнд орно. Эзэн хааны гэр бүлийн өмнө өрөнд орно. Одоогийн энэ эзэн хааны хатан болох Масако гүнжийг харалтаа те. Масако хатныг харалтаа те. Ямар ирээдүйтэй дипломатч байлаа да те. Ер нь ингээл багаасаа бэлтгэгдсэн ста бүр ингээд нүдэн насцсан гэрэлтсэн тийм дипломат ч эмэгтэй байсан. Авж хатан хаан болгоцсон. Тэгээд ингээ яасан бас ард түмэнд хүү төрүүлж өгөх өртөө болсон. Тэгээ хүү төрүүлж өгөх нөгөө нэг сэтгэлийн дарамтнаасаа болоод эхнийхээ хүүхдийг одоо тээж явж агаад эндүүлээд алдчихжээ. Тэгээд сэтгэл зүйн одоо постпартум депрешн ороод байж байгаа удахгүй ахаад хүүхд төрүүлсэн чинь тэр нөхөн байсан. Ахаад ард түмний зүгээс ингээд өө эн чи өстой хүүхд гаргаж чаддаггүй. Хүүхд гарахгүй байж байгаад арай аш нэг юм нэг хүүхдтэй болсон чи охин төрүүлсэн. Хүү төрүүлж чадахгүй энэ төр гээд ахаад ард түмний зүгээс амар юм ирээд тэгээ одоо ингээд Масако гүнж чинь нэлээд олон жил одоо сэтгэл готролтой ингээд тэмцэж явсан. Тэгээ олонний нүдэн дээр гарахгүй амар олон жил болж байгаад ингээд арай аш нэм гарч иржсэн шүү дээ. Тэгээ тэр хүн шиг тэр эмэгтэй шиг одоо энэ Мана гэдэг охиныг эвдэлж хайнаа. Тийм учраас бид нар одоо хайртай жүжигч хайртай энэ хөөрхөн Манагаа ерөөсөө одоо энэ эзэн хааны гэр бүлд одоо хүн бол бэр болгож оруулахгүй энэ төр гэл одоо ард түмний зүгээс тэгээ янзын тиймэрхүү юмнууд ингээд ярианууд гарч байгаа. Гэхдээ мэдхгүй шүү дээ. Одоо яг ирээдүйд юу болохыг нь мэдгүй. Тэгээд эзэн хааны зүгээс 15 настайд нь ордон дотор ураад одоо тийм спичтэй юм илтгэл энтер тавиулж урьж одоо өөрсдийнхээ хүрээлэл рүү ингэж жоохон танилцуулж манилцуулах гэж орж исэн гих тиймэрхүү үлгэр домог мэт яриа байдгаа. За тэгээд энэ Мана гэдэг охины талаар жоохон ярьж өгөх юм бол Мана маань Хисахито хунтаажаас 2 насаар ихч 3 настайдаа жүжигчний дебюгээ хийсэн.
8 настайдаа аль хэдийн 200 сая йений орлоготой жүжигчнэр нэрлэгдсэн байсан. 12 наснда Токиогийн элит сургуульд элсэн орох шалгалтыг давсан. За энэнд нь болохоор нэлээд өндөр потенциалтай хүүхдүүд шалгалт өгдөг бөгөөд хүүхдүүдийн 2% нь зөвхөн тэнцэтгээд тэгээд энэ 2% нь ингээд маргаангүй орж ирсэн гэж хэлдэм байна. За тэгээд ном бичсэн л гин тэр нь 90,000% борлогдсон л гин. Тэгээд саяхан топ хуулийн сургуулиудад бас шалгалт өгөө тэнцээд орсон л гин те. Ер нь бол өста тийм genius те амарлаг охин гинэ. Тэгээд энэ охиныг л жоохон I see тэгээд л амин л та. Гэтэл Хисохитог яг одоо энэ манатай харьцуулж үзэж байгаа байхгүй. Гуравтаа юм ярьж чаддаггүйсэн, сайн юм ярьж чаддаггүйсэн гэж байгаа. Гэтэл нөгөө охин чинь 3 настай аль үзэнэ одоо жүжигчин карьерийг эхэлжээс 6 настайдаа ингээ бараг сайн алхаж чаддаггүй. Тийм байсан гэж байгаа. 8 настайдаа аавынхаа тэгээд аав хоёроо ингээд нэг сайн ялгаж чадахгүй, аавынхаа нэр мэрийг тийм сайн хэлж мэддэггүй, ойлгодоггүй тийм байсан гэж байгаа. Гэтэл манай хүн чинь нөгөө манай охин чинь 8 настайдаа 200 сая йений орлоготой жүжигчин болсон. За тэгээд ер нь Хисохито Хунтажийн тэр байгаа байдал, ярьж байгаа байдал те тэгээд хөгжлийн хувьд арай жоохон удаан байгаа. Энэ бүхнийг нь хараад ер нь нэг тийм оюуны баг зэргийн бэрхшээлтэй хүүхэд байх магадлалтай гэж одоо бас зарим хүмүүс ингээ үзээд байгаа байхгүй юу? Мэдхгүй, үгүй бах. Одоо ингээ та хэд үзэхгүй үү те 19 насныхаа тэр анхны хэвлэлийн бахарл дээр анх удаа ганцаараа гарч ирж ярьсаа гэж байгаа. Тэрэн дээрээ бол ингээ ер нь гайгүй лагаас те. Тийм. Ер нь сургуультай нилээн одоо дунд болон ахлах ангитай жоохон доогорч ихсдэг хүүхэд байсан. 17 наснда явцын шалгалтын дээр 1000 оноо авах хэвээр ерөөсө 20 оноо авч исэн. Тэгээд байгаа байхгүй юу? За тэгээ ер нь бол Хисохито Хунтажийг жоохон толгой муутай. Гэхдээ одоо нөгөө сайн ээжтэй, нэлээд жоохон стратегтэй ажилтдаг Кико гэдэг гүнж ээж нь байгаа шүү дээ. Энэ ээж нь одоо хүүгээ ирээдүйд нь ингээ бэлдээд маш их тэг ингээ тулж ажилтдаг те. Одоо имижийг нь айтайхан харагдуулах гэж карьерийг нь айтайхан авч явахын тулд одоо тэр эсэний юм дээр бол баг ээж ааны сайн ажил мэж магадгүй гэж үздэг. Тэгээд одоо Цукубагийн их сургуульд одоо элсэн орсон. Тэр нь ч гэсэндээ ер нь бол бараг л юм ээжийнх нь явуулсан одоо арын хаалганы тиймэрхүү юм байгаа гэдэг ч юм уу. Тэгээд дээрэс нь нөгөө язгууртан хүмүүсийн явдаг агшууны одоо баг сургуульд ороогүй. Ер нь энгийн хүмүүсийн юм явдаг сургууль энтерт явуулж исэн ч гэсэндээ ингээ хүүгийнхаа имижийг те эртнээс бэлдэж эхэлж исэн тэр ээжийн ажил байсан гэдэг ч юм уу те. Тиймэрхүү яриануд бол байдаг. Гэхдээ одоо би хэрвээ ханхүү төрүүлсэн байсан бол мэдээж бас хүүгийнхаа төлөө хийж чадах бүх юмнуудыг хийх байсан. Кико хүн ч гэсэн тэгж байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ олон зүйлсээс нь болоод одоо Хисохито Хунтажийг ирээдүйд те эзэн хаан болох одоо потенциал ер нь хэцүү. Ийм багаасаа одоо хулгай хийдэг те оюуны хулгай хийдэг. Тэгээ ер нь толгой муутай учраас одоогийн эзэн хааны ганц охин гүнж Айког хатан хаан болгож зөвхөн ирчүүдийг хаанд өрхөмжилдэг хуйлаа өөрчилж магадгүй гэх дам яриануд маш их гарах болсон. Тэгэл Японы гудамжуудаар те Айког дэмжих үү аль эсвэл Хисохито Хунтажийг дэмжих үү гэсэн одоо ингээл ярьсан мэрслэгнүүд ингээд амар их авч мавдаг. Тэгээ тэрэн дээр нь 90% нь ер нь бол Айког дэмжинэ гэж бодож байгаа энэ төр гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас нэлээд ингээд явж байгаа харагддаг. Гэхдээ Японы эзэсгийн газрын зүгээс бол энэ талаар ямар ч одоо ам нэсэн юм бол байхгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол Хисохито Хунтажаас юм төгс зүйлийг хүсээд байдаг. Яг тэр төгс зүйл нь бол Хисохито Хунтажид бол байхгүй. Яг нэг амар оюуны одоо бэрхшээлтэй гэдгэн ч юу юм те ер нь нэг жоохон одоо энгийн хүүхэд байгаа байхгүй тийм төгссөн хүүхэд биш энгийн хүүхэд байгаа гэдэг. Тэгтэл тэр хүүхдээс төгсийг хүсээд байна. Яагаад гэвэл эсрэг талд нь те одоогийн энэ хаан Нарухитогийн охин Айко гүнж чинь өөрөө ерөнхийдөө тийм нэг төгс маягийн байгаа байхгүй. Одоо явж байгаа бүх юм нь яг нэг тийм яг нэг юм тууштай ямар ч тийм алдаа мадаг тийм байхгүй. Тэгээ тийм нэг дулаан имижтэй бүх юм нь ингээд тийм ерөнхий яг нэг тийм төгс маягийн тийм Айко гүнж хажууд нь ингээд зэрэгцээд ингээд өсөөд ингээд хөгжөөд явж байгаа. Тийм учраас яагаад анхны одоо тэр эмэгтэй энэ сүүлийн хэдэн жилийн ганц эмэгтэй хатан хаан Айко гүнж байж болохгүй гэж гисэн тиймэрхүү юмнууд ингээд гарч байгаа гэсэн үг.
Тийм. Тэгэхээр Айко Гүнжийн талаар би дараагийн бичлэгэн дээр ярих гэж бодож байна. Яагаад Айко Гүнж ер нь тийм төгс маягийн юм мижиг одоо ингээ бүрдүүлчихэд байгаа юм бэ гэдэг талаар дараагийн бичлэгэн дээр та эцтэй сонирхуулъя гэж бодож байна. За юм байна. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээ хэдүүлээ энд хүрээд өндөрлцгөөе. Дараагийн бичлэгээр бүгдээрээ ахин эзэн хааны гэр бүлийн одоо эргэн тойрон дах амьдралын цуврал бичлэгүүдээрээ ахин уулзцгаая. Түр баяртай.